За сайн байцгаана. Нурлаа юм чинь. Ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ бэлгийн замаар дамжин халдварлалт голчтон тохиолддог халдвар төвчнүүдийн эрэгтэй эмэгтэй хүмүүстэй гардаг шинж тэмдэг түүний хор урхахын талаар ярилцсан. За ингээд ихний халдварт бэлгийн замаар дамжин халдварлах халдвар бол хүний папилломавирусын халдвар. Энэ бол вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжин халдварлах халдвар төвчнүүд байна. Папилломавирусын халдварыг эрэгтэй хүн дээр бол ургацсан гардаг гэж шинж тэмдэг. Эрэгтэй хүний цайвс салтаа бэлэг эрэгтэн хошног орчмоор бэлэг эрэгтний арьсан дээгүүр үү ургац гардаг. Энэ шинж тэмдгээр бол үүрэгтэй гэрдэг. Эмэгтэй хүн дээр бол энэ умаа хүчүү битрээ бэлгийн их баг уруулын нүгээр ургац гарч үлддэг. Тэгээд эмэгтэй хүнд бол ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хүчил үед ажиллах байх умаа хүчүү битрийн дотор ургац байсан ажиллагдах байхын тохиолдлууд байдаг. Тэгээд энэ хүний папилломавирусын халдварын бол гол урхаг нь умаа үзүүний хорт тавдар үүсгэдэг. Энэ хамгийн аюултай том хүндрэл байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хүний папилломавирусын халдвар аль нэг нь халдвараар үүдэх юм бол хамтрагчаа заавал үзүүлж хоёулаа эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэдэг байна. За хоёрдугаарт нь хламидын халдвар байна. Бэлгийн замаар дамжин халдварладаг хламидын халдвар үед бол эрэгтэй хүн дээр иншээсний зам, иншээсний сүрүү бага хэмжээний хорсох, халуун өргөх ийм шинж тэмдгүүд ирдэг. Мөн тийм бага хэмжээний тунгалагдуу өнгөгүй цайвардуу шингэн гарах ийм тохиолдол байдаг. Мөн цайвс салтаар үүдэх ийм шинж тэмдгүүд эрэгтэй хүнд бол илэрдэг. Хламидын үед бол эмэгтэй хүн дээр хөвлөөр үүдэх, хоёр цавь руу үүдэх, хөвлийн доод хэсгээр үүдэх ийм шинж тэмдгүүдээр илэрдэг. Мөн бүтрээний шүүрд өөрчлөгдөх, өнгөний өөрчлөгдөх, хэмжээний ихсэж багасах ийм шинж тэмдгүүдээр илэрдэг байгаа. За хламидын халдварын хамгийн гол том хүндрэл нь эмэгтэйчүүд бол өргөдөл үүсгэх. Эмэгтэй умаа үзүү гэж бид ярьдаг. Умаа үзүүний энэ суугууд ахыг өрөвсөл үүсгэж энэ суугууд гэмтээснээр эмэгтэйчүүд бол өргөдөл үүсгдэг. Эрэгтэй хүнд бол энэ шээсний замын нарийсл үүсгэж одоо нас яваад 40-с дээш настай хүмүүс ирэхээр чичүүд шээж чадхаа гэдэг юм шээсний сүрний хүчтэй нарийслууд үүсгдэг. Ийм муу талтай хор урхахтай гэдэг байна. За дараагийн өвчин нь бэлгийн хомхой. За бэлгийн хомхой бол ерөөдөө нийт хуануудад бас их байдаг. Бэлгийн хомхойны эрэгтэй хүн дээр бол бэлэг эрэгтэндээ өөр хошног орчмоор цайв салтаагаар цэврүүд туултууд гарах, цэврүүд туултууд хагас шархлах ийм шинж тэмдгүүдээр ирдэг. Эмэгтэй хүн дээр мөн адилхан бэлгийн их уруу, бэлгийн уруулуу, бэлэг эрэгтэн орчмоор цайв салтаагаар цэврүүд туултууд гарч хагарч шархлах ийм шинж тэмдгүүдээр ирдэг. Бэлгийн хэрвсэн хүндрэл гол урхаг нь бол сэтгэл санааны их гүнзгий хямрал боогддог. Мөн хэрвс бол жирэмсэн ихээс ураг хүүхд төрөхөд бол халдварладаг ийм аюултай байдаг хүндрэлүүд үүсгдэг. За дараагийн өвчин бол цаг үйт. За цаг үйтэй өвчний үед бол эрэгтэй хүн дээр бол шээсний замаас ногоон, цайвар, өнгөний дээрх ялгцсууд гарах, шээхэд хорсох, шээсний сүгээр хорсох, шээсний сүгээр өвдөх, цаваар өвдөх, төмсөг хавдах ийм шинж тэмдгүүд бол эрэгтэй хүнд бол гарч ирдэг. Эмэгтэй хүн дээр бол мөн адилхан цаваар өвдөх, хөвлийн доод хэсгээр өвдөх, бүтрээний шүүрэл, цагаан юмны өнгө өөрчлөгдөх, хэмжээ өөрчлөгдөж ногоон өнгөтэй болох, энэ тогтцол өөрчлөгдөх ийм өөрчлөлтүүд бол эмэгтэй хүн дээр бас гардаг. Тэгээд энэ цаг хүйтний бол үндсэн гол хүндрэл нь бол эрэгтэй хүн үгийн суугийн гэмтээснээр төмсгнөөс ялгардаг эргэл хийсэн гаргалыг сатуулснаар өргөдөл төрүүлдэг юм аюултай байдаг байна. За дараагийн халдвар нь бол тэрхнодын халдвар гэж байна. За тэрхнод бол эрэгтэй хүн дээр бол бага хэмжээний шээсний сүгээр жоохон хорс, халуун өргөх, хаяаны шигээр халуун өргөх, бэлгийн харьцааны дараа нэг жоохон бага зэрэг хорс, халуун өргөх ийм шинж тэмдгүүдээр илэрдэг. Эмэгтэй хүн дээр бол хөвлийн доод хэсгээр өвдөх,
дотрины шүүлийн өнгө өөрчлөгдөх, тогтцсон өөрчлөгдөх ийм шинж тэмдгүүдийг эмэгтэй хүнд илэрдэг. Энэ тэрхнодын халдварын хамгийн гол одоо өндөрлөх юм бол жирэмсэгчүүд тэрхнодын халдвар авах юм бол ураг амьгүй болох, эрт зулбах, төрөлтийн үеийн хүндрэлүүд гардаг юм аюултай байдаг байна. За дараагийн халдвар бол тэмбүү. За тэмбүү бол эрэгтэй хүн дээр, эмэгтэй хүн дээр ч гэсэн ялгаагүй ганц нэг тооны тийм шарах, олон талсан шалбархай тийм шарах үүсгэсэн юм л да. Тэр бэлэг эрэгтэн дээр, эмэгтэй хүн дээр бэлгийн уул дээр, эрэгтэй хүн дээр бэлэг эрэгтэй толгоон дээр, арьсан дээр хошноо орчмоор салтаагаар энэ гарч болдог юм онцлогтой. Тэгээд ийм шинж тэмдгүүдээр бол илэрдэг. Тэмбүүгийн хүндрэлийн хувьд бол яг жирэмсэгчүүд тэмбүүгээр өгдөг юм бол ураг амьгүй болох, зулбах, тэмбүүтэй ихээс төрөлхийн тэмбүүтэй хөвгт гарах ийм хүндрэлүүд байдаг. Эргэтэн системүүдийн хувьд яс, дотор эргэтэн, өөрсөн эдүүд, булчингийн дотор эргэтний тэмбүү үүсэх аюултай. Боломжтой архаг удаалцсан. Тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ элийн замаар дамжин халдвар төвчнүүдийн талаар бол ярилцлаа. Энэ халдвар төвчин бол энэ өвчин. Тэгэхээр та өвчин авсан бол зайлшгүй мэргэжлийн хэмжээнд очиод үзүүлээд онцлуулаад хэмжлүүлээд энэ өвчнүүдийг эдгэж явах. Тэгэхгүй ямар нэгэн байдлаар хэмжиж очихгүй өөрсдөө дур мэдэн хэмжлэх, өмнө нэгэн байдлаар энэ өвчнийг хэмжлэхгүй цаашаа архагшуулах, ялангуяа шинж тэмдэг нөгөө дарагдчихлаа гэж орхих. Нараас болж миний сайн ярьсан урхууд гардаг байна. Тэр энэ урхуудаас сэргийлэх таны биед гарч болох юм архаг өөрчлөлтийн үр дагавраас сэргийлэх төдөөсдөгийг тавьдаг. Элийн замаар дамжин алдуулах халдвар. Энэ дараах өвчний шинж тэмдгүүд урхуудын талаар ярилцлаа. За ингээд анхаарал тавьсан.